За 2025 оны элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-ны өдөр 10 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. За энэ жил нийт 39 мянга орчим шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд бэлтгэл ажил 100% хангагдсан хэмээн боловсролын хөдөлгөөний төвөөс мэдгдлээ. Шалгалт өгөх хүүхдүүд маань юу анхаарах вэ гэхээр одоо бүрдүүлэх бичиг баримт 4 зүйл байна. Үүнд нэгдүгээрт нь иргэний үнэмлэх, хоёрдугаарт нь бүрэн дунд боловсролын гэрчлэгээ, гуравдугаарт нь бүртгэлийн хуудас, дөрөвт нь суудлын хуваар гэсэн ийм 4 зүйлийг хүүхдүүд бэлдэж ирснээр шалгалтын одоо анги танхим руу нэвтрэн шалгалт өгөх боломжтой болох юм аа. Дахин шалгалт өгч байгаа хүүхдүүд маань болохоор мөн адилхан одоо энэ 4 материалыг бүрдүүлж ирнэ. Тэгэхээр өмнөх оны шалгуулагчдын бичиг баримтын бүрд нэлээд одоо тийм дутуу байх байдал өмнөх онуудаас ингээд ажиглагддаг. Тийм болохоор бүрэн дунд боловсролын гэрчлэгээ гэдэг нь 12 дугаар анги төгсснийг гэрчлэх ийм бичиг баримт байна. Гэтэл зарим хүүхдүүд маань суур боловсролын 9 дугаар анги төгссөн гэрчлэгийг андууран авчрахын тохиолдол байдаг. Тэгэхээр иргэний үнэмлэх нь одоо байхгүй байгаа хүүхдүүд бол ийм Монголигийн лавлага, гадаад паспорт, жолооны үнэмлэхээр бас одоо орлуулан үзүүлж шалгалтанд орж болно. Улсын хэмжээнд шалгалтыг 50 байранд зохион байгуулна. Үүнээс 23 хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байршина. Математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 минут үргэлжлэх бол үлдсэн 7 хичээлийн шалгалт 80 минут үргэлжилнэ. Шалгалт авах байрны мэдээллийг боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас авах боломжтой бөгөөд шалгалтын хариу шалгалт дусснаас 20-30 минутанд цахим хуудасанд байршина.